Дахин үзэгчтэй хөдөлмөр халамжуулалтын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн удаагийн дугаар сонгон хайрхан дүүргээс үзэгчдэнд хүрч байгаа. За сонгон хайрхан дүүрэг бол хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. За сонгон хайрхан дүүрэгт мэдээж одоо нийгмийн харилцаа, за халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлийг дэмжих үйлчилгээ бол хамгийн эд өрнж байдаг ийм дүүрэг учраас бидэнтэй өнөөдрийн одоо ярилцах хөдөлмөр халамж үйлчилгээний хилцсэн дарга инх туул аргатай ярилцах яриа болоод нэлээд өрнүүн дэлгэр болох болов уу гэж тооцож байна. Нийслэлийн сонгон хайрхан дүүрэгт 90,231 өрхийн 341,600 хүн ам бүртгэлтэй бөгөөд тэгээс 13 насны иргэд 113,827, 14-өөс 44 насны иргэд 151,801, 45 буюу түүнээс дээш насны иргэд 50,800 бүртгэгдсэн байна. 43 хороотой сонгон хайрхан дүүрэгт дэд бүтцийн хөгжилд тулгамдсан бөгөөд бүртгэлтэй ажиллахаагч иргэдийн 3.1% нь магистр, докторын зэрэгтэй, 32.6% нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой, 5.7% нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 6.1% нь техникийн болон мэргэжлийн, 45% нь бүрэн дунд, 3.8% нь суур, 3.4% нь бага боловсролтой иргэд ажиллаж байна. За, танд өнөөдрийн мэндийг хүргэе. Сонгон хайрхан дүүргийн өөрийн онцлогоос соёлаа яриагаа эхлэе түүх үү? За, манай сонгон хайрхан дүүрэг нийгмийн халамжийн дэмжлэг цуцлаа заашгүй шаардлагатай буюу халамжийн үйлчлэгээ авах хэрэгт мал маш ихтэй. Жишээ нь гэж үзэхэд одоо хүнсний эрх хэмжих үйлчлэгээ гэж хүмүүс ярьдаг да тий. Нийгмийн халамжийн дэмжлэг цуцлаа заашгүй шаардлагатай хүнсний эрх хэмжих үйлчлэгээ шаардлагатай иргэн бол одоо 2020 оны дөнгөс сонсоход бол бид нэр 5600 өрх буюу үүний ард 30,000 иргэн байдаг. Гэх жишээ нь. Үүнтэйгээ дагаад ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдүүд маш ихтэй учраас халамж үйлчлэг бол нэлээд өндөр тоогоор үзүүлэл явдаг та. Энэ том дүүрэгт танаа хэлтэс төрийн бодлогыг хэрэгжүүлж, халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Бүтцийн тухай яриа. Хилцсэнхэн одоо бүтэц бүрэлдэхүүн ажлын зохион байгуулалтын тухай. Манайх 87 оны бүц орон тооны бүтцтэй. За өөрөө сонгон хайрхан дүүрэг нөгөө 43 хороотой. 43 хороо болгон дээр хөдөлмөр эрхлэл халамжийн асуудал хариуцсан. Нэг мэргэжилтэнтэй 4 мэргэжилтэн маань бол асуудал хариуцсан мэргэжилтнэр тухайн иргэний асуудлыг оюун мөнгөнд нүдтэй холбоотой тусламж үйлчлэгийг одоо баталгаажуулах ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Дотор бол 3 албатай. Захиргааны албан алба, нийгмийн халамжийн алба, хөдөлмөр эрхлэлийн алба гэдэг. Тэгээ яг нөгөө хөдөлмөр эрхлэлийн алба гэхэл хөдөлмөрийн тухай хуулиар хэрэгжүүлээд явж байгаа. Нийгмийн халамж бол халамжийн үйлчлэгийг үүсэл. Захиргааны албан алба бол одоо дотоод жижиг хэрэг захиргааны албатай холбоотой үйлчлэг авдаг. Явж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын газар нутгийн 25%-ийг эзлэн оршдог бөгөөд Монгол улсын хүн амын 10% нь амьдардаг сонгон хайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцсэн хамт олонны хувьд хүн амын хөгжил хамгааллын асуудалд ихээхэн анхаарч өндөр хариуцлагатай үүргийг хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хүрээнд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр түргэн шуурхай хүргэж ажиллахаар илэрхийлж байна. За иргэд хэр идэвхтэй, хэр нээлттэй үйлчлэгээ авч чадж байна. Иргэд одоо болон танаа албан хаагчид хоёрын одоо хоорондын харилцаа хэр төвшөнд байна, хэр найрсаг байна, хэр ёс зүйтэй үйлчилж байна. Ингээд төрийн албан хаагчдын тухай асуухлаар ялангуяа үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүстээр шүүмжлэл нэлээд дагах юм. Тэгэхээр та энэ тал дээр ямар одоо арга хэмжээ авч хэрэгжүүлж байна, бас ямар бодол байр суурьтай байдаг вэ? Ямар нэгэн толгомцсон асуудалтай тий асуудлаа шийдвэрлэх гэж бухимдсан, стрессцэн, нервцэн эсвэл нэлээд өндөр орж ирдэг. Гэхдээ одоо 21 онд бол ерөнхийдөө бид бүхэн одоо мэргэжлэнгүүдээ бол чадваржуулах, зан харилцааны ёс зүйтэй байх, ёс суртахуутай байх. Одоо иргэнд ээлтэй ийм үйлчлэг үзүүлэх талаас бид нэр аль болох хичээж чадваржуулж, мэргэжүүлж ажиллаж байна л да. Гэхдээ сайн явж байгаагаар сайр зүйлүүд байдаг. Зарим нэгэн асуудалтай, доголтой, зан харилцааны доголтой зүйлийг зарим нэг мэргэжлэн маань бол гаргаж явдаг. Гэхдээ тухайн мэргэжлийн маань арч часанд хүний амьдрал байгаа шүү дээ тий. Тэр бүхний асуудал хаана хиндэ байна гэдэг зүйлийг бас бид бүхэн бас л ухаж төвхөж гаргаж ирээл айл асуудлыг шийдэх гэж л явж байна. Ерөнхийдөө манай дүүрэг бол иргэндээ ээлтэй дүүрэг гэж би үзээд байгаа шүү. Ер нь бол одоо халамжийн үйлчлэг хорон засаг дарга нар буюу одоо дүүргийн засаг дарга хамгийн газартай холбогддог бид бүхэн ажил дээр ерөнхийдөө одоо хорон дээр ерөнхийдөө иргэний бүртгэл халамж хоёр их үйлчлэг авдаг. Иргэд байнгын байдаг. Тэгэхээр нэг иргэн таны нэг хорооны мэдлэлтэй үдээс хойш байхгүй байлаа гэхэд тэр хорооны асуудал буюу иргэний асуудал маш их өндөрөөр туршлагадмал тавьдаг учраас айл талаас нь хамтарч ярих тал дээр бол нэлээд бодлогын нартай ажиллаад явж байгаа. За хоёулаа танаа дүүрэг дээр хэрэгжиж байгаа үр дүнтэй онцлог төслүүдийн тухай ярилцлаа. Хөдөлмөр эрхлэлийг дэмжих чиглэлд жишээ нь ямар төслүүд хэрэгжиж ямар үр дүнд хүрч байна?
За сонгойхон дүүрэн засаг дарганы хамгаалалт сартад бид нэр 2018 оноос бол бид нэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнийхээ хүрээнд бол яг манай бүх үйл ажиллагааны чиглэл дотор хөдөлмөр эрхлэлтийн дэд хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаанд байдаг боловч дүүрэн засаг дарганы хамгаалалт сартад бид бүхэн одоо энэ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, иргэн чадваржуулах тал дээрс бид дэд хөтөлбөрөөр хэрэгжүүлж ажилласан. Тэгээ энэ онд сая ингээд хөдөлмөр эрхлэлтийн дэд хөтөлбөрөөр дуслаа л да. Тэгээ энэ ажлынхаа бид нэр өрөөний 90% бид нар хангалттай хэрэгжүүлж гүйцэтгэсэн байна гэдгийг бол сая дүгнэгдсэн. Тэгвэл цаашид болгоод одоо 22 оны сая бас ингээд төсөв төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө ярихт бол бас дахиад дэд хөтөлбөрийн ажлын байртай нэмэгдүүлэх дээр дэд хөтөлбөр дээр хамтарч ажиллана гэдэг ийм сая үйл ажиллагааны чиглэлс гаргаж ирэл яригдж байна. Хоёрдугаар нь сая оролцоо төсөл хэрэгжлээ. Энэ оролцоо төслийг бол бид бүхэн бол маш их хангалттай, сайн хэрэгцсэн гэж үзээд байгаа. Яагаад гэвэл манай та бүх сая хэллээ сонгойхон дөрөв маш их олон хүнтэй үүний өрөөнд тэгэл 18-аас 35 насны залуучууд хөдөлмөр эрх сонирхолтой юм шиг те эсвэл өөрт нь юм өрөөлт байгаа хандлага асуудлууд бол байна. Энэ оролцоо төслийн өрөөнд бол манай сая 470-аад иргэн бид нар залуучуудыг оролцоонд бүртгүүлж ажилласан боловч яг одоо вакуумжуулсан 14 оны сургалтанд бол бид нар сая 162 залуучуудыг оролцуулж ажилласан байна. Энэ 162 залуучуудыг бид нар яг байнгын ажлын байртай болгосон 67 залуучууд бид нар ажлын байртай болгосон байна. Тэгвэл тэр цаана үлдээд байгаа 90 залуучууд бол ажил их маш их хүс сонирхолтой болсон. Ажил одоо бид нартай байнгын харилцаа холбоо буюу хорооны мэргэжлэнгүүтэй байнгын харилцаа холбоо ихтэй болсон. Яалчгүй тухайн иргэний маань ар гэрт нөгөө хүүхдээ харах асуудал байна тий. Эсвэл ээжийн оёргоо асрах асуудал байна. Яг нэг ажил хийх боломж болцоо бүрдэж чадахгүй байгаа нөхцөлтөөс цааны би нэг 90 залуучууд ажилд оруулж чадсангүй да гэж бодоод байгаа. Гэхдээ энэ бүхэн хүмүүстэй бол бид нар байнгын харилцаа холбоотой байгаад байгаа. Ямарваа нэгэн сургалт дэмжлэг тусалцаа тий. Ийм бүх юм дээр л холбоонд ажилдаг болоод байгаа. Тэгэхээр энэ төслийг бид нэлээ үр дүнтэй дайлгын залуучуудын сэтгэл зүйд нэлээх нөлөөсөн ийм хандлагыг өөрчилж чадсан л төсөл хөтөлбөр хэрэгжилдэг гэж байна. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого бол эзэндээж тэр хэрэгжүүлэхин төлөө ажиллаж байгаа албан хаагчдад ч тэр нийгэмд үзүүлж буй нөлөөллийн хувьд ч тэр эргээд биелэж буй үр дүнгийн хувьд ч тэр эерэг агуулгаар дүүрэн бодлого юм. Чадамжтай, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, өндөр настан бол үүрэг хариуцлагын үлгэр жишээ болдог сайн талтай. Сонгон хайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцэн хамт олонтой хамтран ажиллаж, ажлын байрны санхүүгийн дэмжлэг авсан долгор сүрэнгойг та бүхэнд танилцуулж байна. Урд нь бол би худалдааны хүн л дээ. Зах зээлд орохоос өмнө тэгээ худалдааны байгууллагад ажиллаж байсан. Зах зээлд ороод албан байгууллага тарж байснаас болж энэ оёдлын ажлыг сонирхоод ингээд оёдл гэж юм сураад 2008 онд нэг ихлээ тэр үед манай Монголд оёдлын хөгжиж байгаа учраас тухайн үедээ тэгээ болоод хэсэг хугацааны дараа 17 оноос ахиж шинээр эхлээд дандаа ингээд оёдлын одоо манай оёдлын машин дандаа сүүлийн үе бүрэн автомат ийм оёдлын машинуудаа би өөрөө болохоор яг зах зээлийн шуурын Солонгос төрөвчж оёдлын ажил хийж агаад тэгээд нэг юм оёдл гэж юм сурж ин цаашлаа ер нь оёдлоор ажлын амьдрыг гэсэн сонирхолтой энэ оёдлын ажил эхлүүлсэн. 7 оноос нэг 2 машин цөөхөн хэдэн машинтай ингэж ажил эхлүүлсэн. Тэрнээс хойш бас зээл мэйл аваад ингээд хийсэн ажиллагаа хөдөлмөр тоног төхөөрөмж одоо бол манайх 10 хэдэн машинтай ажлын хувцсыг болохоор дандаа одоо нөгөө нэг одоо барилга уул уурхай ажлын хувцсуудыг захиалгаар ойдог. Цаанаа 2 том компанитай тэдний ажлыг масартанд авч ойдог. Өөрөө болохоор яадгүй гэхээр ингээд хүмүүсийн захиалга авна. Одоо энэ гэхэд би Монгол дийлэн захиалга аваад ойж байна. Тэгээд 4-5 хүн ажилуулдаг. Нэрийгээ бас цалингаар нь хангаад тэгээд надад хамгийн их тусдын болж байгаа нь халамжийн төвөөс би одоо нэг 2 дахь удаа зээл аваад Хэдийн ажлын арга барилаа, харилцагч нараа тодорхой болгосон түүний оёдлын үйлдвэрт өөрөөс гадна хэд хэдэн хүн ажлын байраар хангагдсан орлоготой амжиргаатай болжээ. Дулам сүрэнгой дүүргийнхэн хөдөлмөр халамжийн хилцэн хамт олондоо ам сайтай бөгөөд төрийн бодлогод талархаж яваа иргэн билээ. Тэгэхээр хөдөлмөр халамжийн төвийн хамгийн гол хамгийн бахархууштай ажил бол өндөр насны та одоо 1 жилийн дараа ч юм 2 жилийн дараа өгчнэ гэхгүй. За яг та ингэ хийж хий. Гэтэл та өвдөгч юм ямар нэгэн асуудал таны өөр хөвгтж чинь энийг үргэлжлүүлээ хийчихнэ гэсэн нэгдүгээр хамгийн гол сайхан сэтгэл гэ тэр. Хоёрдугаар гэхээр хүнийг ялгаж үздэггүй. Одоо эдгээр чинь яадаг гэхээр залуучууд ингээд нэм хийж байгаа залуучууд бас юмны хэмжээ жоохон өндөрч гэдээ тэдэрт бас олгож байна. За эдгээр та нар хуваар залуучууд гэтэл өндөр наснгуудад бас өгч байна. Гэтэл өрөөл тутахай
хөгжлийн бэрхшээлтэй улсууд ба шүү дээ. Тэднийх бас тустай. Тэднийх бол бүр буцалтгүй юм байлээ. Тэрийг би бас судалж үзсэн. Бүр буцалтгүй зээл болгоно. Тэр бол хамгийн л зөв арга гэж боддог. Яг гэвэл одоо нэг банкны байгууллага бусад газрууд дээр ингэж очих юм бол за та ер нь хөдөлмөр хийгээд энэ зээлээ төлж чадахгүй юу гэсэн тийм бодолтой байгаа шүү дээ. Та өндөр настай юм чи хизээ нэг өдөр ингээд яачвал одоо таны зээлийг яах юм гэсэн юм бодол тийм юм байхгүй. Миний хамгийн их хүндэлдэг юм тэр. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байдаг нь тэдний үүрэг хариуцлага, үзэж туулсан амьдралын туршлагатай холбоотой юм. Хүүгийн зээл гэдэг ч чухал дэмжлэг мөн. Төрийн энэ мэт боломж нээлттэй байгаа үед залхуурн суух залууст ахмадууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Би ч гэсэн бас ажиллаж авдаг. Би ч гэсэн зар тавиал ингээл за ойлж аавна, туслах ойлж аавна гэх. Ингээд ягаад чи мэдгүй залуучулж байгаа муулж байгаа юм биш, сайн хийдэг хүмүүс байгаа, муу хийдэг хүмүүс байгаа. Гэхдээ залуучул маань ер нь болж илгүй бэлжлэх гээд идэг. Ерөөсөө л билээ. За ажилд ингээд би юу яадаг. Одоо за ажиллаж аавна гэж зар тавьчаад ингээд надаас асууж тий. Цалин нийт. Тэдэн дөрөв хий. Ерөөсөө л ганц л бодол мөнгө болчиход байна. Гэхдээ мөнгө хүнд хэрэгтэй, мөнгөний төлөө хүн амьдарч байгаа. Гэлээ гэхдээ ажил хийж чадлынхаа хэрээр хийснийхаа хэрээр хүн авч байвал тэр хүнд өөрт нь нөгөө мөнгө маань өөрт нь тусна, сайн сайхан бүхнийг бэлгэлэн. Тийм учраас залуучуудаа юу ураалж хийх вэхээр ажлыг битээ голооч ээ. Сэтгэл гаргаж сэтгэлээ үн сэтгэлээсээ би сурчи, би хийчи, би хөгжүүлчих гэсэн бодлоор ажиллаа хийгээч, ажил хийгээч л гэж хүсмээр байна. Би ажлыг битээ голооч л гэж хүсмээр байна. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2021-с 2022. Хөтөлбөрийн зорилго Ахмад мэргэжлүүдийн ажил хөдөлмөрт оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэн тэдний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлэх болон хуваарь аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ хөдөлмөр халамжийн үйлчлэгний газар хэлэлцдэг хүсэлт гарган мэдээллийн санд бүртгүүлсэн тэтгэврийн насны Ахмад мэргэжлэнүүд Ахмад насны эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага холбоо. Аж ахуй өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилготой Ахмад настан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ. Ахмадын төрийн бас байгууллагуудаар зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, Ахмад мэргэжлийн зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэлтэн зориулан эргэн төлөвлөлт нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох. Ахмад мэргэжлийн зөвлөх үйлчилгээг зохион байгуулах. Ахмад мэргэжлэнүүд төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Ахмадын төрийн бас байгууллагаар зөвлөх үйлчилгээг зохион байгуулах. Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг Ахмадын эрх ашигыг хамгаалсан холбоот нь бүтээн байгуулалт болон бусад салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх Ахмад насны эрх ашигыг хамгаалах холбоо тухайн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмжлүүлэх мэргэжлийн өндөр ур чадвартай, баг бүрэлдэхүүнтэй байна. Аж ахуйн хөдөлмөрийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох. Ахмадуудад 3 сая хүрлэх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100% эргэн төлөх нөхцөлтэй олгоно. Хөтөлбөрийн үр дүн ажлын байртай болох. Сонгон хархан дүүргийн ажил олгогч нар ер нь хэр идэвхтэй байдаг юм байна. Сонгон хархан дүүрэгт том бизнесийн байгууллагууд төдийлөн бас байхгүй. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлд ямар одоо ажлын байр зохиолж байна? 2021 онд бид нэр 1600-аад залуучуудыг иргэнг бид ажлын байранд зуулсан байна л да. За үүнийгээ хувьчилж авч үзсэн чинь 70% нь баг үйлчлэгээний байгууллага байна. Байрлал дээр, үйлчлэгэн дээр тий. Одоо манай одоо дөрвөн засаг дарганд хамгийн газар дээр гэх жишээ нь одоо 40 аж ахуй одоо 40 хэлтс салбарууд байдаг. Энэ бүх хүмүүс нь үйлчлэгч аваараа цахилгаанч авмаар байна гэдэг үндсэн шаардлага тавьдаг. Энэ хүний бид нэрс зуучлал яваад байна. Тэгэхээр ганцхан төрийн байгууллагагүй бид нарт бас том аж ахуй нэгжүүд байна. Суйцэд компани байна, Махимбкс байна. Аравынц гэх мэтлэн маш олон байгууллагууд байна. Энэ номин бас байна. Номин худалдааны төв. Энэ байгууллагууд ер нь байнга одоо бид нар бүр ингээд тийм асуудал байна уу, ийм асуудал байна уу, тийм ажлын байр байна гэдэг энэ зүйлсүүд бид нар байнга холбоотой яваад байдаг. Сая бид бүхний бас хамтын ажиллагаа сая юун дээр илүү их тодорхой гэхээс энэ оролцоо төсөл дээр гарч ирлээ. Яг энэ оролцоо төслөөс чинь бэлтгэгдсэн залуучуудыг авмаар байна. Тэ энэ залуучуудыг авмаар энд ирж байгаа залуучуудын хандлага шал өөр болсон байна. Яриан шал өөрт маань ажлын байранд орж ирэхдээ ажлын хувцалтанд анхаардаг болсон байна. Хүнтэй харьцах харьцаанд хандлага нь өөр болсон байна. Удирдах хос гэдэг зүйлийг мэдэрдэг болсон байна гэдэг энэ зүйлийг аяг их ярьлаа л да. Тэгэхээр яг хоо тий ганцхан бид бүхэнд энэ оролцоо төслийн хүрээнд бол бид нэр 22 онд бол одоо аж ахуй нэгж ажил олгогч нартайгаа
ганцхан тоон гэхгүйгээр бид нэр жижиг өсчингийн суудалтай ч юм уу тий өсчингийн суудал түрээслүүлдэг энэ аж ахуйн нэгж ажил болгохшоорч бид нар хамтарч ажиллах төлөвлөгөөгөө боловсруулсан л явж байгаа. Оролцоо төслийн үр дүнгийн тухай сонсоход нэлээд одоо багтах сэтгэл бас төрж байна л да. Оролцоо төслийг үндэсний хэмжээнд тэгээ маш одоо цэгцтэй зохион байгуулад тодорхой үр дүнд хүрсэн байна. Олон нийт бол энэ тухай айхтар мэдээж PR-т нь автаагүй. Гэхдээ үнцэг болон бүртэн ч одоо аймаг орон нутагт ч байна, нийслэлийн дүүрэг болгонд ч байна. Ингээл хэдэн зуугаараа оролцоо төсөлд хамрагдаад өөрийн хандлага болон оюун санааны хөрөнгө оруулалтыг хангалттай авчихсан залуучууд ажлын байр дээр очиод арга барилаа олох, өөрөө ажил хийх сэдэлтэй болох, амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөх гэх мэтчлэн юм олон үр дүнг араасаа дагуулсан байгаа гэдгийг сонсоход тун их таатай байна. За оролцоо төслөөс гадна бусад төслүүд, за ахмадуудыг ажлын байраар дэмжих, цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэх мэтчлэн олон одоо ач холбогдолтой төслүүдийг бас яам болон хөдөлмөр халамжуулалтын ерөнхий газар зохион байгуулж байгаа. Тэгээд тэр төслүүдийн тухай бас мэдээлэл бидэнд өгч. За мэдээж та бүхэн бол сонслох 6 дэд хөтөлбөр нэр хэрэгжүүлсэн байгаа. Цар тахлын үед аж ахуй хэрэгслийн дэмжих хөтөлбөр, хөгжлийн мэргэжил дэрэн ахмад настан хөдөлмөр эрхлэлт бэлтгэх хөтөлбөр, тэгээд жижиг зээл гэсэн байгаа. Жижиг зээлүүд мэдээж дэлхийн банкны санхүүжилтаагаар манайх байгууллагын дэс үндсэн үйл ажиллагааг судлаа тий. Тэгэхээр цааш нь ингэж эрхлэх боломжтой гэдэг аж ахуйн нэгжийг судлаа бид нар төрийн банк руу явуулсан. Төрийн банкнаар бид нар энэ бүхнээс харахад бид нар сая энэ жил 30 аж ахуйн нэгж байгууллага гэрээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой 30 иргэний одоо 270 сая төгрөгийн төсөлтөд бид хамаарсан байна л да. Үндсэн 5 үйлчлэг нь бол яалчгүй бид бүхэн бол сая энэ дэр бол нэлийн одоо тухайн иргэн 3 сая одоо хөгжлийн мэргэжилт иргэн маань 3 сая төсөл хөтөлбөр дэмжлүүлэх сонирхол сонирхолтой байлаа гэхэд тухайн төслөдөл үнэлгээ хийх хяналтынхан очиод харахад тухайн тэр иргэний авах одоо соног төхөөрөмж юм уу те энэ зүйл маань 2 сая 500 төгрөг байх чинь ийм зүйл дээр бид нар яг тухайн 2 сая 500-ыг дэмжиж гаргах чинь яагаад вэ гэхээр бид нар бас ингэж дахиад цаана байгаа нэг хүнийг бас дэмжиж гаргах сонирхолтой байна л да. Тэгээ энэ бүхний ард харахад бид нар сая 250-аад хөгжлийн мэргэжилт ахмад настан нэг үйл ажиллагааг бид нар дэмжиж ажилласан байна. Мөн ахмад настуудыг бид сая хүүхэд хамгаалагч гэдэг цагдаагийн газартайгаа хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтстэй хамтарч бид нар бас 20 залууч ахмад настууд бас байнгын ажлын байртай доктор сурчлалтай бас өөрт байгаа юм боломж болцоотой үйл ажиллагаануудаа мэдж байгаа мэдлэг боловсрлоо ингээд бусад түгээх энэ ажлуудыг бид нар бас хийгээл явж байна. Мөн сая түрүүнд би бас үүндээ дурдсан байгаа. Манай 2020 онд бол 5600 үндэсний эрхэм бичиг авдаг үйлчлэгээтэй байсан. Энэ бол улсын хэмжээндээ бүр манайх бүр ингээд маш өндөр тоодог байсан. Үүний ард нь болгоод үнэхээр амьдрал ахуй хэцүү юм байна. Үнэхээр хүнсний бичиг, хүнсний дэмжлэг тусцаа зайлгүй шаардлагатай байна гэж үздэг байсан бол бид нэр сая 2020 оны сая жилийн эцсийн дүнгээр харахад бид нэр 1300 үгүй 4300 буургасан байна л да. Үүний ард бараг 1000-аад өрх. Гэхдээ энэ хүмүүс 1000-аад өрхийн амьдрал үнэхээр сайжраа тий үнэхээр амьдрал хонь боломжтой болоо бид бас хүсний гассан юм бол бас байхгүй. Үнэхээр бид бүх одоо ингээд дид хөтөлбөртэйгөө оролцоо төсөлтэйгөө ингээд дид хөтөлбөрүүтэй хамтарч ингээд маш олон үйл ажиллагаа ингээд хийгээд явдаг. Үүний ард за та ингээд хөдөлмөрийн насны тий гэр дотор хөдөлмөрийн насны хоёулаа байна. Ийм ажлын байранд зуршлагтай, ийм ажил мэргэжлийн чиг баримж олох сургалтанд суу гэдэг саналыг ингээд тавиад тахад ажлыг сонирхолгүй. Ингээд хүнсний эрхэм бичиг үйлчлэг аваад яждаг, ингээд хүүхдийн мөнгө аваад гэвччихдэг. Энэ залуучуудыг бид нэр хандлагаа өөрчилж чадахгүй байна тий. Үнэхээр улсаас бэлэн халамжийн үйлчлэг авах сонирхолтой байна гэдэг ус одоо бид нар 2-3 удаагийн ажлын байрны санал болгоод дахиад бид нар тэрүүнийг чадваржуулах боломж олцооны сургалтанд суулгах гээд үзээд ингээд баг одоо бид нар бас тэр төр байна л да хасагдсан байна. Мөн бас нөгөө хаягийн зөрчлийн асуудал байна тий. Үндсэн анхан шатнаас улсаас мэдээж төслийн дэмжийг авч байгаа мэдээж анхан шатны байр бичиг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бас баримт төвчгөө бүрдүүлэхгүй ингээд хаана ямар үйлчлэг авч байгааг мэддэхгүй. Энэ тоолмонд орол биднээс гэхдээ сая энэ бүхэн дээр онцолж идэхт бол оролцоо төсөл буюу энэ дэд хөтөлбөрүүд дотроос бид нар дандаа халамжаас хөдөлмөрт гэдэг бодлогыг барьсан байгаа. Халамжийн үйлчлэг авдаг иргэнийг хөдөлмөрлөө заавал бид нар бэлтгэх. Тийм. Тэрнээс бол одоо шинэ ажлын байрны захиалга сая энэ чиглэлээр шинээр ажлын байрны захиалгад 1200-аад ажлын байрны захиалга гарсан байна. Үүний 70% дандаа хүнсний эрхэм бичиг үйлснээс хамааралтай байсан. Мөн ургац хураалтын төсөл хөтөлбөр явуулаа л да сая ургац хураалтаа гэдэг тэр бүхэн дээр бас гачуурдтай хамтарлаа, төвшил тэрэдтэй хамтарлаа. Энэ дээр ихэд бид нэг ингээд 100 залуучууд хүнсний эрхэм бичиг дадаг 100 залуучуудыг бид нар хамруулсны хадлаа бид нар 76 залууг бид нар ургац хураалтанд оруулсан байгаа байхгүй юу? Ургац хураалтын үр. Тэгэхээр тэр бүхэн маань одоо тэр ургац хураалтын одоо төсөл хөтөлбөр одоо тэр тухайн хураас ногоогоор ч юм уу эсвэл өдрийн цалингаараа байж болно. Гэхдээ нөгөө баг бүрдэж хамт олон бүрддэг энэ оролцоо ойлголт өөр болоо явчих тийм ээ. Тэгэхээр ямарваа нэгэн үйл ажиллагаа маань арга хэмжээгээр нэг юм
үйл ажиллагаа зохион байгуулж хүнийг ажлын байртаа болгох хэрэгтэй юм байна. Тэрнээс ингээд шууд ингээд энэ ажилд орохгүй бол чамайг халамжаас гасна гэдэг энэ үг өгүүлбэр бол байж болохгүй зүйлийг бид сайн л анализ хийгээл хийж байна л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг нь бие махбод оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согох нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж заажээ. Сонгон хайрхан дүүргийн иргэн Чулуунбаяр авто тээврийн салбарт ажиллаж яваад ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөрийн чадвараа алджээ. Гэсэн ч халамж хүртэж зүгээр суухыг хүссэнгүй. Хөдөлмөр эрхлэж хийж бүтээхийн төлөө тэмүүлсээр байна. 2017 онд өмнө говь гашуун сухатын замд явж байгаад тээвэрт одоо нүүрс тээвэрт явж байгаад аваарт орсон. За тэгэл одоо аваарт орсноос хойш бол яг халамжийн мөнгөөр л амьдэрдэг. Тэгэл одоо өөрөө нэмэлт орлоготой болохын тулд юу хийж чадах вүлээ гэж бодож байгаа л юм. Нэг 90-ад онд нэг оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Бас нэг 2000 оны дундуур нэг найзтайгаа бас захиалга авч юм ойдог байсан. Тэрийг ашиглаад ер нь оёдл хий гэдэг анх санаа орвол. Тэгэл ер нь сая энэ намар найзуудтай санал тавьсан. Би нэг хашаандаа нэг ажлын байр барьчмаар тусламж байна уу гэд. Тэгэл нөгөө фэйсбүүкээр сайн үсэн аян яваал. Тэгээ нэг юм ажлын байр хөх тэнгэргээд корпорац барьж өгсөн юм үлдэгдлийн бүр. Одоо тэгэл ямар ч нөгөө компанитайгаа бол ажлын гэрээ хилцээр хийцэн. Одоогондоо нөгөө хийлгээл хаалттай болохоор нөгөө материалууд байхгүй тэгэл ер нь материал авч өгөөл ажил эхлэх гэсэн бодолтой сууж байна да. Сонгон хайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцэн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт Чулуунбаярыг хамруулж 5 сая төгрөгийн 50% эргэн төлөлттэй зээлийг олгож шинэ оёдлын машин авахд нь тусдан болжээ. За ер нь бол нөгөө фэйсбүүкээр аян явагдаад тэгэл нөгөө хүмүүс шийрлээ. Тэгээ нөгөө маргааш нь C1 телевиз ирсэн мэдээ бэлтчихийгээд тэгэл ер нь мэдээ бэлдээл халамж үйлчлэгийнх нь маань мэдсэн. Тэгэл ер нь ирж уулзаал одоо эхний ээлжинд юугаар туслах уу гэхээр нь одоо оёдлын машинаа сайжруулъя гэдэг санал тавиал. Тэгэл одоо нөгөө буцаа олголттой зээл гэрээ хилцээр хийгээл аваад одоо энэ машинууд авцсан энэ байна л да. Тэгэл ер нь бол ихний ээлжинд одоо сайн машинтай гэж ижил юм оён гэсэн. Одоо миний яг энэ хуучин 2 машин бол байна л да. Ер нь оён. Тэгтээ арай жоохон хуучин болохоор бас нэг айхтар удаан явахаар тог их хитнэ. Дээр үеийн бас хүнтэй мотортой. Эдгээр ч бол нөгөө дотроо мотортой бүр нөгөө тогны хэмнэлттэй сүүлийн машинууд баггүй юу? Цаашдын ирээдүгээ өөдрөгөөр төсөлж буй Чулуунбаяр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа нь бахархам сайхан байлаа. Төр засаг иргэнээ дэмжиж, төмөн олон нэгнээ дэмживэл сайхан ирээдүй бидэнд ойрхон байна. Ер нь ирээдүй бол мэдээж одоо ингээд эхний ээлжинд бол нэг 2 оёдлын машин, 3 оёдлын машинаар эхлээл мэдээж тэгээд нэг жигдрээд ирэхээр бас нэг 2 өөртөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авах бодол байгаа штэ. Одоо нэг хүн хэцүү цар тахалны гайгүй болоо тий. Улс орон хил гайлааныгээд нэг урагшаа хойшоо нэг бас нэг явдаг барьдаг болчвол тэрнээс гадна нэрээ бас надад нөгөө өвөр монголчууд их тусалдгийг. Нөгөө урд явж байхдаа өвөр монгол хүний машин барьж байсан. Тэр хүн маань байнга л ярьж холбогдоод тусал дэмждэг байхгүй. Тэгээ тэр хүндээ бас хэлсэн би нэг ийм ажлын байр бэлдсэн, нэг ийм юм хийх гэж байгаа гэдэг. Тэр хүн маань бас бол тэгжсэн. Монгол дээл хувцас хийж чаддаг бол зарж өгч болно шүү гэдэг. Ер нь бол бас ажлын саналууд бол ирж байна. Би одоо та бүгдийн ур чадварын тухай бас асуух гэдэг юм л да. Хүнд зөвлөгөө өгж байгаа. Хүний асуудлыг олж харж шийдвэрлэхэд нь хамтарч ажиллаж байгаа. Энэ хүмүүс бол бүр илүү их нээлттэй. Одоо энэ нөгөө орчин цагт яригадаад байгаа нийгмийн манлайлалыг үзүүлж байгаа энэ хүмүүсийн үүргийг л та нар энэ хороо дүүрэгт аймаг сум багт гүйцэтгэж штэ. Тэр хүмүүсийн аргаа олохгүй байгаа хүмүүсийн аргыг олохын төлөө, замаа олохгүй байгаа хүмүүсийн замыг ололцохын төлөө л ажиллаж байна. Тэгэхээр та албан хаагчдынхаа ур чадвар, хөгжил, дэвшилт ер нь зөвхөн одоо өөрийн дүүрэг дээр биш, ерөнхий энэ халамжийн хөдөлмөрийн чиглэлд ажиллаж байгаа
үндэсний хэмжээнд ажиллаж байгаа энэ баг бүрэлдэхүүний ер нь ур чадамж ямар төвшөнд одоо хурж хөгжих ёстой гэж үзэж байна. Би бол мэрэгчлэнгүүдээ бол одоо яг баталтайгаар хэлэхэд бол манай мэрэгчлэнгүүд манлайлагч. Үнэхээр энэ одоо сая би танаа бүхэнд хэлсэн давхарсан доогоор 227 мянган иргэнд үйлчлэгээ үзүүлж байна. Энэ бүхэн бол анхааш нараа дамждаг. Яг хөө тэгээд мэдээ сайн яаж ор сар цуглуулах ямар нэгэн доолдол гардаг л да. Ямар нэгэн асуудал байдаг. Энэ бүхний ард нь судалгаа шинжилгээтэй л бид нэр хариуцлага асуудал ярьдаг. За, халамжийн бодлогын тухайд одоо хэсэг ярилцъя. Халамжийн бодлого дээр за яг бид нар бол мэдж байгаа халамжийн одоо хавтгаарсан барьсан гэл энэ олон шүүмжлэлийн цаана бас нэг тооны асуудлууд байдаг гэл би зүгээр юм сонирхолтой халамжийн одоо иргэдэд олгодог боломжийн тухай хоёлаа ярилцъя л да. За ахмад наснуудад ямар боломж олгодог, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар боломж олгодог, нөгөө протез болон эрүүл мэндийн үйлчилгээний дээрээс ямар боломжуудыг олгодог ингээд та нэг юм иргэд одоо төдийлөн мэддэггүй байж магадгүй. Гэхдээ хүнд аягүй хэрэгтэй ийм юм боломжууд байдаг шүү гэд хэлүүл ер нь юу байна. Сая жишээ нь одоо шүдний эмнэлгүүдтэй ингээл уцаар яриад байна штэ тий. Шүдний эмнэлгүүдээс санхүүжилтийг хийх чинь та шүдээ тэнд үзүүлсэн үү гэл ингээл асуудаг шүү. Тий. Халамжийн үйлчлэгийг хавтгаарсан, халамж хавтгаарсан гэдэг үгийг би бас тэгж хүлээж авах дурггүй. Яагаад тэгэхээр нийгмийн халамжийн тухай хууль нь байгаа. Ахмад насны тухай хууль нь байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль нь байна. Их олон хүүхдэд өргөдлөхөөс эцгийн тухай хууль нь байна. Тэгээ энэ хуулийн хүрээнд яг зүйл заалт бүх юм одоо ингээд байгаа хүмүүсийн л үйлчлэг бид нар хамруулж байгаа байхгүй юу. Тэрээс дуртай нэг хүнийг орж ирээ те эсвэл нэг хүнийг оруулж ирээ бид нар халамжийн үйлчлэгэнд оруулаагүй байхгүй юу. Жишээ нь хэд ахмад настан одоо сувлалт жилд нэг удаа үнэгүй явах хэвээр. Ахмад амралт нэг удаа үнэгүй явах хэвээр. Одоо нийтийн тээврээр үнэгүй сарч хэрэгтэй. Шүд бартий зортыг бид тэр хүмүүстэй хүний амьдрал маш их баялаг ялангуяа тэрэгцэр суултуур гэх мэт энэ үйлчлэг манай улс нь өөрөө ахмад настаа халамжлаад олгоод байгаа зүйл байхгүй юу. Тэрнээсээр одоо үнэхээр одоо яг нөгөө нэг хүнсний эрх мэдчил үйлчлэг аваад ажил хийхгүй суугаад байгаа тий залуучууд тий ийм хүмүүс дээр бол яг энэ бодлогыг бас тусдаагаар ярьж болох л да. Тэрнээс бол хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө нийгэмд эрхтгш оролцохын тулд тэр хүнд бүтэн байлгахын тулд манай улсаас өөрсөнд нь бартий зортыг бит буюу нүд болорж их ингээд бид нэг нийгэмд яг тухайн эрүүл хүнтэй эрүүл байхын төвшөнд хариуцлаганд бол улсаас олгоод байгаа тусламж дэвлэг багтдаг. Халамжаас татгалзахад хүмүүст өөр ямар асуудал үүсэж байна? Ер нь бас тийм таатай бол биш. Гэхдээ би түрүүний бас хэллээ нөгөө оролцоо тусаас бид нэг хэд залуу 70 залуу хамруулсан. Энэ залуучууд өөрснөө л гарья. Эсвэл бид нар үнэхээр буруу амьдарч ирсэн юм байна. Хажууд минь өсөж байгаа хүүхэд маань өөрөө буцаад халамж авахч болох гэсэн юм байна. Тэ. Ийм учраас бид нар энэ үйлчлэгийг болиё. Харин ч манай би ажлыг боломж болцоо авахгүй бол илүү намайг өөр тийм сургууль зарчмын ажилд ингэж оролцуулах энэ боломж болцоо бүрдүүлж ажиллаарай гэдэг юм зүйлийг ярьж байгаа. Тэрнээсэр үнэхээр одоо нийгмийн халамжийн тухай хуулийнхаа мөн эсвэл ахмад насны хуулиа анхан шатны материалыг бүрдүүлж өгч чадахгүй тий. Тэгээд мэдээж улсаас мөнгө гарч ирсэн анхан шатны материалыг бид нар үндэслэх тухайн иргэн юм олгоно доо. Тэгээд тэр зүйлэн дээр их ингээд зөрчил үүсдэг юм бол асуудал байдаг. Тийм яахлаарэ хүн сурталтай юм тий. Яахлаарэ гээд тэгээд тухайн хүн эрхээ идэл бас нөгөө энэ бас тэгээд үүрэг нь бас тухайн үүрэг нь байж л байгаа ш тий. Энэ зүйл дээр жоохон зөрчил үүсэх магадлалтай байдаг. Та дүүргийн удирдлагууд болон энэ тойрогоос сонгогдсон улсын хурлын гишүүд яг энэ халамж хөдөлмөрийн чиглэлд бас хэрхэн сэтгэл тавьж хамтарч ажилладаг тухай бас нэг мэдээлэл өгөөч. Тийм. 2016 оноос хойш одоо дүүрээс засагт сонгогдсон төлөөлөгчд улсын их хурлын гишүүд нийслэл орон нутаг бүгднтэй хамтарч ажилладаг. Одоо төсөл хөтөлбөртэй холбоотой тухайн орон нутагтай холбоотой дүүрэх тухайн хороотой холбоотой асуудлууд хаана байна вэ? Ямар иргэн цаана одоо халамжийн үйлчлэг авахгүйгээр юм уу? Цаана ямар иргэн хөдөлмөрлөлтийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр өнччүү үлдчихв гэдэг зүйл дээр л аюул гэсэн ажил хийдэг. Ирэх онуудад муу адилхан бас одоо энэ халамжаас хөдөлгөөрт бодлогыг бол нэлээ дүүргийн хэмжээндээ бас нэлээ хамтарч ажиллах тал дээр бол төлөвлөж байгаа. За баярлалаа.